За сайн байцгаана уу? Vlog 2 маань тэмэрэл. За бид нэр энэ жилээс Redline гаражтай 1 жилийн гэрээ хийгээд ажиллахаар болсон байгаа. Маань нөхөр нөгөө угаасаа юм ярьдгүй дуурдгүй болохоор өнөөдрөөс би дуу оруулах хийж байна. Одоо машин болсон. Ямар ч байсан Texas Dinaker авсан. Тэгээд дэвшин салхицсан байгаа. Тэгээд юу BMW-г өрүүл явах гэсэн. Амар их юм хийсэн. Энэ машин надаас ихтэй. Энд дээр ийм шилэн дэркотой. Шилэн дэркотой. Улаан хүмүүсийн бодгаар ингэж наа мөрөгч шít. Тоос авах нь. Аачаа. Тара. Тоос авах. Мо цогцорч намайг л удаж байгаа зү. Энэ эзэн нь юм ээ. Камераар хараа чинь би ингээ өнөөдрөөс дуу оруулна. The next day. За ямар ч хэлсэн влогийн 2 дахь өдөр жигнэсээ явж байгаа part 2 Redline гараж дээр ирсэн байна. За одоо ямар ч хэлсэн яваад өнөөдөр бол машин бас өчтөр шинэ гээд ирэхээр юу клачын солисон. Нэг аби ах маань байна. Клачын солисон маш өндөр дүнтэй 5 сая 500 мянган төгрөгийн шатал шинэ клач Orkin Twin клач авсан. За машин маань гараад иржээ. Битэрэг ирэхсээрээ. Хараа нашаараа. Хэр. Сэн үгээч. Хараа. Ганц ийш хараад hi vlog гэлч. Hi Vlog. Hi vlog. Гараа ингэн. За тэг ямар ч байсан ингээд гараашаас ингээд гарсан. Тэгээд орны бас тэмцээнд орох машинууднаас Redline дээр ингээд гэрээтэй машинууд нь ч болон яг клубын машинууд бол ингээд тогтмол мөнхийн ингээд арзалцаа байж идэг. Одоо ингээд тэмцээн болоход ерөөсө 2 хоног дутуу. Өнөөдөр маргааш тэгээд хагас өдөр тэмцээнтэй. Тэрэ. Хараг сонсгоо. Спотлт нь би биш машин байдаг. Юм яа. Яриштэй. Байж байгаа бас. Үгүй зүгээр шууд одоо ингээд шууд би чинь одоо манайх жаахан ингээд юм хаалтгүй влог гэхгүй юу? Байж байгаа бас та нэг юм үү зүг. Ийм царайлаг манайх харж байна. Хараарай. Сайн хараа. Манай энэ гаражийн захирал цэнд аюуш. Хаяа аюуш ах болно, хаяа цэндэ ах болно. Ийм л мондог хүн дээ. Юу таа баа. За манай шинэ арчигч залуу авлаа. Маа нөхрийн нэг өрөө байдیں۔ Машинда заавал өөрөө юм хийж ээж ингээд машинтайгаа холбогддог гэдэг байгаа байхгүй юу? Нэг тийм ингээд одоо би нэг гоё ойлголт өгмөр байгаа байхгүй юу хүмүүст. Дрифт гэд ирэхээр л нэг тийм халтар, нэг тийм амьдралгүй, нэг тийм хүмүүс ингээл тэгэл тэр нэг хямдхан машинтай те нэг 15-аас 20 сая төгрөгний нэг болсон болоогүй машин унаал яг тэрнгээр одоо яг ингээд яг дрифт гэдэг юм яг тийм ойлголт хүмүүс хүрээд байгаа байхгүй үгүй эн чинь үгүй тийм байхгүй. Энэ бол маш их хөрөнгө ордог спорт. Яг энэ спортын тамирчдын хувьд гэж хэлж байгаа шүү дээ. Маш их хөрөнгө, маш их цаг хугацаа, маш их сэтгэл ордог. Одоо яг энэ гаражд байгаа бүх хүмүүсээ харж болно. Амар их хөрөнгө ордог байхгүй. Хараа ганц асуулт асууя. Бацаахан ганц асуулт асууя. Машинда ерөнхийдөө бол яг хэдэн төгрөг зарцуулсан байгаа вэ одоо? Мэдгүй. Зүгээр хэлнэ арай. 250 300 ч юм уу. Тэр зорсон баг. Тэгээ дараагийнх нь бол манай уг ах байгаа. Би 6 клубын унган. Яг гоо. Нэг юм яриа л. Шууд. Тэ сайн уу? Сайн манай влогийнх нь сайн уу гэж хэлээрэй. Сайн уу. Одоо би тэгэд нэг юм ярьж хэлээ л да. За таны машин одоогоор хэдэн төгрөг болсон байгаа вэ? Мэдгүй. Ер нь барагцаа нэг хан үн хэлвэл. Ста мэдгүй. Хацаа нэг 200 байгаа юм болов уу? Тэгээд дараах үндэ манайх. Та энэ жил машинда юу хийж байгаа илээ? Энэ жил явахд ангаас олсон. Аха. Тэгээ өмнөх тэмцээн дээр уртлаа тавьж амжаагүй байсан. Одоо энэ тэмцээн дээр уртлаа тавиад явахд тэр жигтэй өөр болж байгаа.
Дин Аклийн вершн 3 тавьсан. Тэгээ одоо нэг тестлж үзчих санаатай. Арай дуусаг байна. Маргааш явж нэг тестлж үзье гэж боддог. Ер нь л ийм үнэтэй машинууд бол тэрнээс ч нэг тийм дээр үеих шиг нэг тийм дээр үеч гэж одоо ч гэсэн нэг тийм мерсер хүмүүсээс болж яг энэ дрифтингээр амар ундаг байхгүй юу? Үгүй. Тийм байхгүй. Ер нь одоо таны за Силва ч юм уу, Супра ч юм уу байгаа штэ. Ер нь одоо нэг бараг цаар хэдэн төгрөг болсон байгаа вэ? Мөнгө нөө. Аха. Нилээ өндөр л болсон. Түр аха үнийг хийх. Супра нэг 200 гаруй сая болсон. Минийх бол 15 болдог болсон. Яг үнийг сонсчвал бас амар үнэ байгаа. 400 бол хүрсэн үү? Хүрсэн бохоо энэ ч та 3 жил бараг 4 жилийн хөлмөр шүү дээ. Амар удаж байгаа болохоор нилээ зарлах гэсэн шүү дээ. Би одоо нэг ийм одоо яриад байгаа байхгүй юу? Одоо ингээд хүмүүс ингээд дрифт гэдэг ирэхээр нөгөө л нэг болтгүй үдэн гаруудаар төсөөлөд идэв ч хот дотор ингээд балаараа л яваад идэг. Үгүй гэдэг ойлголтыг нэгж байгаа байхгүй юу? Энэ бол хүний одоо маш их хөрөнгөтэй. Бараг сүүлийн 2 жил нөө 3 жил ер нь гадуур тийм стрит байхаа болсон. Тамирчид эмх замбараатай болсон шүү дээ. Тамирчид бас нэг тийм холбоотой гэрээтэй ялсан тий. Тий. Тэгээ холбоотой гэрээ хийгээд тэгээд ер нь хариуцлага ихтэй болсон болохоор гадуур тэхий болцсон баг. Яг нэг тэмцээнд ордгоо хүүхдүүд яг биднес шиг нэг дөнгөж орж явахдаа нэг хамаагүй төмөөр тохидог гэсэн тийм дүүнер бол байх шиг л байна. Тэгээ ер нь л гайгүй болсон. Тамирчид бол бүр ордоос бэлцсэн тий. Тэгээ тамирчид бол бүгд байлаа. Ямар ч юу байхгүй болоо. Асуудал үүсгэх билээ. За одоо тэгвэл таны гаражийн талаар нэг юм асууя л да. Та одоо ер нь энэ жилээс ч юм уу, эх жилээс ч юм уу одоо бусад клубын тамирчидтай гэрэтээр ажиллах уу таны гараж? Ажиллахгүй. Ирэх жилээс ер нь гэрээтэй юм ер нь болж байна. Энэ жилдээ ивэл ирэх жил цөөхөн машин хийвэл. Энэ жил ер нь шинэ машин хийхгүй байх. Гэтэ нэг шинэ машин бодсон байгаа. Тэгээд раунд 5 дээр чадвал гаргачих санаа л. Маа зиндаахын гараж маань байна. Өг нэм гоё том. Ийшилх юм бол бас манай V6 клубын тамирчин Гамблаг ах маань байна. Амар таквондо ч. Хаяха. Хай. За, нэм асууя. Таны машин одоогоор хэдэн төгрөг болсон байгаа вэ? Одоогоо. Яг нарийн бодож Нэг барагцаа хаана үнэ гэдэг шин. 150-аас дэшсэн юм. Тэрцэл. За, энэ жил та машин дээр шинээр юу хийв? Шинээр юм хийгээгүй л байна да одоо. Яг л тэгэл сайн байгаа. Алжаа тий. Харж байгаа шүү дээ. Манайх тэр юм нууцаар юм хас цамцтай ирсэн өнөдөр ярьжаад ярьж байгаад гэдэг юм. Одоо ингээ гайхалтайгаар хэвтэй байрлалаас хүнээс одоо анх удаа ярилцлага авах чинь хаяха. Сайн. Танаас түр гараад ирж болох уу? Ингээ байж их юм уу? Ямар юм бэ яхаа? Одоо манайх ч олон жил инженер хийж байгаа тий. Одоо энэ жилээс жилд ингээ тамирчдын ур чадвар ч юм уу, машины техникийн одоо ингээд одоо явах үед анги ч юм уу ингээд өөрчлөгдөж байгаа ингээд таны илт мэдих зөхиц юмнуудаас тагаа ярьж өгөөч. Ер нь хэдэн оноос ингээд ер нь дрифт гэдэг юм гоё илүү хөгжиж ер нь гоё нэмэх замбраатай болов тий. Одоо чинь 96 гэдэг чинь 24 оноос хойш л ер нь огц мөрчлөгч болгож би үзэж байгаа шин. Тэрнээс өмнө тэгэл гагинж магнал өөрөөсөө хийгээл явчихсан. Одоо үйлдвэрийн асуудал багтаал болж эхэлж байна гэсэн үг. Ер нь бол таньдад ер нь хинхэн яг нэг нийтээрээ ер нь цаад өөр болчихвоо. Тийм, ер нь бол хинхэн сонирхолтой англи байх нь нэг арай болоогүй байна. Бусд нь бол тэгээд мэргэжлийн жаахан ер нь бүгд үйлдвэрийн юмнууд тавиад тийм зарчим болчихсон. Одоо хэдэн жил инженер хийж байгаа юм яхаа? Олон жилээр. Бар натач зүйл үү? Бараг 10 оноос хойш юм. Харин тийм аа. Бар та нартай ч зугаас тий. За. А тийш нэг ганц юм гэж. Маань чахвах.
За ямар ч байсан 63 дээр машин ачаад ирсэн. Тэгээд бэлтгэлүүдээгээд нэг дугуйн дууссан. Одоо тийм дахиад нэг дугуй байгаа. Одоо энэ дугуйгаа дуусгана. Сая бэлтгэлийн үеэр юун салаа унчлаа анда. Бажаар манай орчуулагч ахгүй юу? Би ч нэг амар тийм мэдлэг авах манай ээги. Ийм гоё урт машинтай машинаар бол төвтэй ачлах тийм. Хай. За манай ээги маань. За сая юун салаа унчлаа? Шарнарных нь 900 шавтарч унаад дотоо амсалсан байж байгаад. Гайгүй болцсон уу? Гайгүй. Ер нь одоо ингэх юм бол амар өвдөрлөг нь гарах боломж байдгүй. Бага. Ер нь бол байгаа. Гэхдээ яг нөгөө нэг зөөлөн явж байсан талтай гайгүй зогссон. Гэдэг шүү дээ. Баярлаа. Би ч нөгөө нэг ярихаас биш техник мэдлэг асар муутай хүн шүү дээ. Тэг тийм машин гэхэд машин бас биш. Яг нэг тийм техник болчихжээ. Одоо юу юм болоо миний хараа. Гэрэл байхгүй. Гэрэл хаавья, гэрэл байхгүй. Капод байхгүй. Ийм л юм байна. Чи юугаа алга болгоод би бэлэг алга болгох шүү. Миний бод энд яваа. Очраах маань яваад өглөө гэж. Оо, хүч бэлгүнэ байж. За сайн уу? Сайн. Бэлгүн ингэ зогс ичихгүй шүү дээ. За бэлгүнэ бэлтгэл хэрэг. Дайжиг байна уу? За ер нь одоо аална үстэй. Хичээнэ. Өнөөдөр манай влогт одоо зөвхөн бацаахан биш бас бүгднийг нь оруулж байгаа. Аа. Одоо байж бүгдээрээс бэлгүнийхээ машиныг хараад ээжлээ ер нь маа бэлгүнийхээ машин энд байна. Ямар машин бэлээ бэлгүнээ? Машин танилцуулаад. Nissan Silvia S15 байгаа. Гой машин танилцуулаад одоо ичихгүй шүү дээ бэлгүнээ. Энэ чинь 1.5 TZ мотортой, Samsung-аас Европтой, Linking компьютертэй. Маа дүүх гой доторхыг нь харуулъя гэж юм. Та нар адтай шүү. Капотын сүлээ шүү. Энэ ингээд 1.5 GZ мотор, F-Mic Pro-гийн manifold ийм л мотортой. Тэгээ ийм л биш юм байна да. Сайн хүчтэй юм шиг. Одоо яг бэлгүнээ. Машин ямар Европтой лээ? Samsung-аас Европтой, юу Бацаахын машинтэй, өөрөх нь Европтой. Адилхан Европ байгаа. Гой дотроос гой үзүүлээ гайхуулчих юм байна уу бэлгүнээ? Энэ дотроос Samsung-аас энэ дэлгэц Samsung-аас Европ нь Link-ийн дэлгэцтэй. Тэгээд өөрч юм байхгүй дээ. Ийм л байна да. Болцсон юм уу? Аа болчих. Болцсон. Өөр нэг гоё байхгүй. Өөр нэг гоё юм байхгүй. Маа дүүл гоё юм. Тэгж арай. Манай бэлгүнээгээд маа бэлгүнээ ч одоо хэдэн настай байлээ? 16 настай. 10? 6. Одоо тэгэхээр чи 10 жил юм биш үү? Хэдвэр анги юм бэ? 11. Багш нардан зогсож байна. Багшаа наашраа. Бидний багш, бид бүхний багш. Би 12 дугаар ингэ шүү дээ. За, одоо энэ бүр хар багасаа ингээ харж исэн жоохон хүүхэд нэг одоо ингээ тамирчин болчлоо. За, сэтгэл ер нь хэр байна? Ямар хөө мэдрэмж авч байна та? Гоё л шүү дээ. Амжилттай. Дажгүй гоё дэрвтлээд байгаа боллоо. Тэгээ бүр гоё л. Аархал дүрж гинөө. Аархал төрч. Та за шавтай нэг ганц сэтгэлийг үйлчиж. Гоё урамшуулаад. Хичээгээрээ. Одоо хэдүүлээ яа гавьяд улсын багшийнхаа машиныг үзье. За таны машин ямар машин байгаа вэ хаа? Минийх Supra гэдэг машин да. МК4 А80. Энэ жил та машинда ер нь шин нэмнүүд юу юу баха? Агаа нь юу ч хийгээгүй. Түрүү жил Power Export гаргаж ирсэн. Тэгэл тэрнээс хойш хөрх амт нэг ч юм хийлгээгүй шүү дээ. Компьютер заав байгаа хаа. Аа. Заавал байгаа. Та ямар амаатай. Вау. Наа гоё машинаас гоё юм ярьж байгаа шүү дээ. Минийх тэгэл 2 GZ нон яг ориг J юм биш ч тий. Тэгэл ер нь хүмүүстэй адилхан дуу юмтай байгаа дөө. Монгол 63-ын үүсгэн байгуулагч Ихэнбаяр найз минь нэрэмжит тэмцээн болгоч байна. 6 сарын 20-нд. Одоо тэр үний ачаар бид нар ч ийм цагаан замтал бат байгаа даа шүү дээ. Ихэнбаяр найз минь бууин доо. Ийм гоё талбайтай байна. Хүүн одоо ингээд дэрвтлээд байж байна. Хүүн одоо 5 настай хажууд байгаа л гүйжсэн. Одоо гэсэн чинь ингээд шав болцсон. Дэрвтлээвч. Яг их нэстэй. Хара.
Одоо илгаа юм ярь зурнаа. Юу ярих юм? Юу шаа. Хараа наатха наатха өмсчгөө минээр ингээ гаргаснаа. Үсч яг чад дараа шиг болчих. Үгүй зүгээр ингэж л та. Ингэчгээр бас хөөрхөн штэ. За. Бацааха. За. Тэмцээ ямар хөө тэмцээ гинэ. Бэлтгэл хэрвээ машинда юу хийм сонир сайхан. Сая тэнд машин нэлээд зогслоо штэ. Юу болов? Эхний энэ тэмцээний эхний бэлтгэлэл одоо хийх гэж байна. Тэгээ саяны 2 3 40 Тэгээ ерөнхий дажгүй байна. Тэгээд урд явахад ингээд тэр комоор солилцсон ч тэрэндээ жоохон тасч өгөхгүй байдаг шүү. Тэгээд бүхснийхээ харьцааг жоохон өөрчлөхгүй байл. Жоохон ханаатай байна. Тиймэрхүү байна. Сая тэнд юу болоо тэгэж удаан зогсов? Тягийн манд боохт тяг ширнэр хооронд нь боохтой ачиж 2-3-200 амсалцсан байж. Тэгээд тэр нь мултарч унаад. Тэгээд сайн ахиулаад. Харагдах уу? Тэгж бага амсалсан маань харагдах боломжгүй юу? Гаднаас уг нь харагдана. Гэхдээ бас дотгош орт байгаа болов уу гэж бодсохгүй байсан байна. За баярлаа. За хэдүүлээ. За одоо хэдүүлээ ерөнхийдөө л маа дрифтийн ерөнхий шүүгч Отгон баяр ахтай очиж уулзъя. Би ч одоо нэг юм техник мэдлэг багтаагаас биш энэ тогоондоо бас бүгдийг таньнаа. Лаг маг одоо машин тэрэг мэдгүй маа гэхэд бас хүмүүстэйгээ бас их дажгүй штэ. Коничева, ваташива буйнтас. За сайн байна. Манай Отгон баяр ах. Манай ерөнхий шүүгч. Бичлэг хийж байгаа юм уу? Бичлэг хийж байгаа штэ яга. Сайн байцгаана уу? Тийш юм шүү. Тийш юм. За сайн байна уу? За одоо ямар ч хийсэн ингээд манай влог явж байгаа Бацаахны маань. Тэгээ зөвхөн Бацаахныг биш бас ингээ ерөнхий одоо энэ дрифт дотор байгаа хүмүүсээ бас гоё харуулж танилцуулж бас гоё мэдээлэл өгье гэж бодсон юм. За хэдэн жил дрифтлсэн мөлий хаа? 14 оноос хойш. 12 юм уу? 12 жил. Та гоё гавьяа шагналуудаасаа гоё дурдaltaй хаа. Хүмүүст бас сонин штэ. Одоо шүүгч гээд ирэхээр яаж явж байгаа шүүгч болсон юм бол гэж бас бодно штэ. Яг тэрийг би тусдаа нэг улагаар танилцуулж гэж бодож байгаа маа. Таад юу? Батэн нэрээ. Энд дээр чи амир юм байна. Нэрээ харна. Би удахгүй нэрээ нэг өөрөө нэг яах чаа. Тэнд орчих чаа. Тэр үедээ гоё танилцуулъя. Бас тэгэхээр нэг бас хүлээлт үүсэж дээ тий хүмүүс. Одонкагийн юмыг үзгийнсэн. Тэгээ заяа. За тийм байна. Нинэ хараа. Баахан машинууд ингээд давхарлаж ирээд бууж байна. Гайхалтай. За энэ бас нэг 86 байна. Дөдөөгийн 86. Дөдөө ингээрэ. Сайхнагийн влог найз нь ингээд хөтлөгч болсон. Одоо ингээд дийшлээ явах юм бол манай нэг ах маань байна. Ууга ах маань байна. Харуул. Манай Монголын топ инженер ах маань байна. Махан байж байна. Манай Дамдын сэрэнгийн ууган баяр ах маань байна. Маань нутгийн ах шүү. Ховд аймгийнх тий. За хаа. Одоо ингээ 2 дахь тэмцээн ямар тэмцээн болж байгаа вэ? Ер нь хэр их бэлдээ үү? Яах гээд их нэртэй яриад байна. Йоо.